Бас нэг зүйл асуумарга нь одоо яг захиалагч талаас л бас асуугаарай л да. Өмнө ирэхэд яг ингээд зөв нийлэгдэж олохын тулд тухайн захиалагч хэрэг хугацаа авдаг байсан те ямар үнэртэй их тэрэнд ордог байсан хүн хүч цаг хугацаа гээл те. За тэгэхээр танай систем дээр ингээд одоо мэдээлэл оруулаад сонгон шалруулалт явуулахад тэр одоо үнэртг нь яаж буух юм хугацааны хувьд бас хэр богино болж ийнэ гэдэгт тэр тодруулж ярил. 2000-ад оны ихэнх үед тэгт өмнөх үеийнхэн бол нөгөө урд очил өвөр монголчуудаар очлуулаад явдаг байсан. Тэгээд тэр үед бол үндсэндээ баг өвөр монголчууд 30-40% ашиг хийждэг байсан юм шиг байна. Тэрнээс цаашаага ер нь манай Монголын бизнес их өвөр монголчуудаар зуршлуулах нь ер нь буруу юм байна гэд өөрсдөө явдаг болсон. За хятадын тодорхой хэмжээний агентуудтай ажиллах нь ажиллаж байгаа. Өөрсдөө явах нь явж байгаа. Тэгээд энэ болгон үйл ажиллагааны хүрээний хувьд жижиг. Одоо юу гэдгийг нэг удаагийн томилтоор явхад яг 10 хоног явлаа гэж бодъё л та нэг. За нэг барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компани сангийнхаа параметрлуудыг авах гэж байна гэдэг 10 хоног явлаа гэж бодъё. За 10 компаниар орно. 10 үйлдвэрээр орно. Энээс илүү ч чадахгүй. Манай систем одоо юуг өөрчлөлт байгаа гэхээр яг энэ худалдааны хувьд мэдээлэл солилцоог хавтгай болгоод 10 хоногийн дотор биш 1 хоногийн дотор 40 компаниас 50 компаниас 100